EBS телевизийн мэдээллийн нэг цонх хөтөлбөр цаг үе тодруулах болонгаар үргэлжилж байна. Энэ удаагийн зочноор боловсрол соёл урлагийн газрын дарга Ариун гэрэлд оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдөртөө Ариун мэндийг хүргэе. За улирлын амралт эхлэх гэж байгаатай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиудын бага насны хүүхдүүдийн хараа амжилтыг сайжруулах чиглэлээр эцэгчүүдэд ямар зөвлөмж өгөхөөр ажиллаж байна мөн энэ амралтын хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш нар мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд ямар ажил хийгдэхээр төлөвлөж ажиллаж байна вэ? За сурагчдын маань амралт бол одоо 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж байгаа. За ингээд бид нар бол сүүлчийн 7 хоног бас танхимаар явуулах чиглэл барьж байна. За яагаад гэвэл ерөнхийдөө 10 сар 11 сарыг та харьцуулах юм бол юуны халдварын тархалт бол харьцангуй бас буурч унж байгаа. За тийм учраас бол аль болох одоо танхимаар суралц өгчдийнхээ үйл ажиллагааг чиглүүлээд ингээд дуусгах нь зүйтэй байхаа гэсэн ийм чиглэлтэй бол байна. За нөгөөтэйгөр бол одоо бас манай боловсролын яамс өгж байгаа чиглэлийн дагуу бол ингээд цэцэрлэгүүд дээр бол одоо зайлшгүй одоо шаардлагатай хүүхдүүдийг бол цэцэрлэгийнхаа үйл ажиллагаанд бол үргэлжлүүлээд аваад яваа гэсэн ийм чиглэл өгж байгаа учраас бол манай эцэгчүүдээс судалгаа хүсэлтийг аваад одоо яг үнэхээр одоо тэр аав ээж нь ажилдаа явж байгаа хүүхэд ингээд заашгүй нөхцөлд гэртээ ганцаараа үлдэх гээд байгаа ийм хүндрэлтэй нөхцөлтэй байх юм бол тэр одоо гэрийнхаа шалтгааны тодорхой болгоод ингээд хүүхдүүдтэй бол цэцэрлэгүүд нь үргэлжлүүлээд аваад явна гэсэн ийм чиглэл барьж байгаа. За сурагчдын амралтаар бол ер нь бол боловсролын газраас бол хүүхдүүдийг угаасаа амраах ийм чиглэлтэй байгаа. Хүүхэд одоо 16-7 хоног үндсэндээ бараг хагас жил одоо үргэлжилсэн ийм хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явсан учраас бол хүүхэд бол бас тодорхой одоо яг энэ оюуны хөдөлмөр эрхэлсэн учраас бол энэ хугацаанд бол амрах хэрэгтэй гэдэг үзэж байгаа. Тийм учраас бол аль болох амралтын хугацаанд бол хичээл сургалтын даалгавар өгөхгүй байх, амраах. Харин хүүхэд өөрийнхөө хүүхдээ хөгжүүлэх чиглэлийн одоо урлаг, спорт одоо энэ юуны хүүхдийн хөгжүүлэх чиглэлийнхаа энэ секцэн зохион байгуулалт бол бас тодорхой хэмжээний сургалтын төв байгууллагууд нь бол юугаа гадар хамгаалалт дийлэнх баримтлал явуулахад бол бид манайхаас бол хориглох зүйл байхгүй гэсэн ийм чиглэлтэй байгаа. За амралтаар бол үндсэндээ 6-7 хоног амарна. За ингээд бид бол сая юуны бүх одоо хүүхдүүд дээрээ бүх судлах тоонуудаар бол энэ гарааны үнэлгээнүүдийг хийсэн байж байгаа. Энэ гарааны үнэлгээг нэгтгэж дүгнэх, за мөн энэ хоцрогдлыг арилгах сургалтын арга зүй, түүний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, за мөн одоо эрдэм шинжилгээний бага хурал, за мөн одоо бас багш нарыг одоо юуны хөгжүүлэх, арга зүйн чиглэлээр хөгжүүлэх 1-4 жил, 6-9 жилийн одоо ийм сургалтууд байгаа. За энэ сургалтууд бол мөн одоо бас амралтын хугацаанд бол багш нарын мэдлэг мэргэжлэг дэвшлэх чиглэлээр бол зохион байгуулагдаж явахаар ингэж төлөвлөж байгаа. За энэ зүйлүүд маань бол бас тодорхой хэмжээнд бас хөнгөвчлсөн чиглэлээр за ингээд бас багш нарыгаа одоо бас эрүүл мэнд хөдөлгөөнд нь анхаарсан чиглэлээр одоо бас энэ хөгжүүлэх чиглэлийн гихмичлэнгийн ийм одоо зүйлүүд бол амралтын хугацаанд бол хийгдэж байгаа. Ер нь бол сурагчдын амралтаар бол сурагчид бол амардаг, багш нар бол гийнхаа хагас жилд одоо бэлдсэн сургалт арга зүйн чиглэлээр бол үйл ажиллагаа явуулдаг гэж байгаа. Тэгэхээр орхон аймгийн хэмжээнд бол одоо хэд хэдэн газар ерөнхий боловсролын сургуулиудын өргөтгөлийн барилгын ажил явагдаж байгаа бол одоо явагдахаар төлөвлөгдсөн байна. Тухайлбал Эрдэнэс цогцлбор сургууль, мөн лаборатори 8 дугаар сургууль, мөн хорооллын 3 дугаар сургууль гэх мэт энэ 3 сургууль дээр барилгын ажил явагдах гэж байна. Тэгэхээр 1-р сургуулийн хувьд одоо сурагчид амраад ороод ирэхэд өргөтгөлийн барилгын ажил дууссан байх уу? Ер нь 1-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил хэдэн хувьтай ямар шатанд явагдаж байгаа вэ? За 12 сарын 4-ний өдөр бол бас их хурлын гишүүн Батлууд гишүүн бол орон нутагт ирж ажилласан. За энэ үеэр бид нар бас хамтарч ингээд 8 дугаар сургууль, 3 дугаар сургууль, 1-р сургууль дээр бас ажилласан байгаа. За ингээд багш нарын төлөөлөлтөд уулзах, барилгын компаниг гүйцэтгэж байгаа хүмүүстэй уулзах гэдэг энэ ажлуудыг бол хийсэн. За 1-р сургуулийн 920 хүүхдийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа Химан концентрашны одоо удирдлагуудтай уулзсан. За эдгээр бол ямар ч байсан одоо 1 сарын одоо 20-ны дотор бол уг барилгыг бол хүлээлгэж өгнө. Барилгын явц бол ер нь явж байгаа 90 гаруй хувьтай явж байгаа гэж танилцуулсан. За ингээд 1-р сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтанд ороход бол 1-р сургуулийн 1-5 дугаар анги бол тийшээ тэнд хичээл сургалтынхаа үйл ажиллагааг явуулна. 1-р сургуулийн хичээлийн 2 дугаар байранд бол
одоо уран их шиг гэдэг хөгжмийн сургууль үйл ажиллагаа бас эхлүүлэхээр ингээд хүлээдэд байж байгаа. За ингээд энэ ажлууд бол барилгын асуудал шийдэгдэх юм бол энэ сургуулиудын үйл ажиллагаа бол бас чиглэлж явна гэсэн ийм чиглэлээр бэлтгэл ажил хийгдэд бол байж байна. За 22 оны төвшөлт бол оюут багийн 8 дугаар сургууль дээр 320 хүүхдийн барилгын өргөтгөл, за мөн 3 дугаар сургуулийн 960 хүүхдийн барилгын баригдахаар ингэж тусгагдсан байж байгаа. За энэтэй холбогдол бид нар бол за мөн одоо тухайн тэр хичээлийн байрууд дээр одоо яг энэ барилгын ажил явагдахтай холбогдуулаад одоо хүүхдүүдийн анги бүлгүүдийг зохион байгуулах энэ ажил одоо бас тулгарч байгаа. Ингээд энийг бол бас хэд хэдэн хөлбөрүүдээр бол одоо бас яаж чинь судалж үзэж байна. За 3 дугаар сургуулийн тухайд бол ойр орчмын одоо ижил төстэй байгууллагуудын барилга байх шиг түрээслэх гэдэг юм уу те. За аль сургуулиудаа хамтарч одоо бүлэг шилжүүлэлт хийж болохоор байна. За мөн 8 дугаар сургуулийн хувьд бол бас яг энэ сургуулийн барилга нь ямар хэмжээнд одоо орогдож ирэх нь буулгах ажил байх нь байхгүй нь гэдэг. Хэрвээ буулгах ажил гарах юм бол тухайн тэр барилга доторх одоо ангиудыг бас аль ойролцоох сургуулиудад цэцэрлэгүүдэд шилжүүлэх ямар боломж байна вэ гэдэг. Ер нь бол тухай бүрд нь бол 2-3 хөлбөрийг бол тавьж ингэж харж байгаа. Ингээд одоо яг тухайн үед нь бол бас нөхцөл байдлууд ямар байх нь. Тэгээд тэр үед нь бол яг ингээд юуныхаа мэрэгжлийн хүмүүсийн санал дүгнэлтүүдийг авч жаад ингээд шийднэ гэсэн юм бол. Ер нь бол одоо явал яг судалгааны төвшөнд явж байгаа гэж ойлгож байна. Лаборатори 8 дугаар сургууль болон одоо тэр хорооллын 3 дугаар сургуулийн барилгын ажил ер нь хэдэн онд баригдаж дуусахаар төлөвлөгдсөн бэ? 3 жил үргэлжлэнэ гэж. Одоо 22 онд эхэлнэ. Тэгээд үндсэндээ 8 дугаар сургуулийг бол 2 жилийн хугацаанд за 360 хүүхдийн барилгыг за 3 дугаар сургуулийн 960 хүүхдийн барилгыг бол 3 жилийн хугацаанд 22, 23, 24 онд явна гэж тооцож байгаа. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. EBS телевизийн цаг үе тодруулга болон мэдээллийн нэг цон хөтөлбөрөөр үргэлжлэнэ хүлээн авна.